Намайг Насмуй гэдэг. Би Аранга аймгийн нийгмийн даатгалын газарт тэтгэврийн тогтоолт олголтын байцаагчаар ажилладаг. Нийгмийн даатгал бол татвар мөн үү? Үгүй гэвэл мөн гэж байгаа хүмүүс. За хүмүүсийн ойлголт. Мөн дээрээс нь хүмүүсийн ойлголт гэж төлж байгаа хүмүүсийн ойлголт ч хамгийн аюултай. За тийм. Нийгмийн даатгал төлөөд зүгээр би лизинг авч чадна. Нийгмийн даатгал төлөх юм бол би аппликейшнээс зээл авч чадна. Энэ нийгэм даатгах чинь гэдэг нь яг юу гэсэн бэ? Одоо арилжааны болон энэ Монголын нөхцөлд өнөөдөр зүгээр зээл авах хэрэгсэл болсон юм шүү. Үгүй. Одоо чи бас яг буруу ойлгосон тэр үрэл зүтгэн. Өнөөдөр хүний амьдралд зайлшгүй тохиолдох эрсдлийг бууруулах бүтээгдэхүүн. Жирэмсний амралттай буюу хүүхдээ асрах чөлөөт байгаа эхийг ажлаас халахыг хоригдсон. Тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, ажилгүйдийн тэтгэмж эрүүлэнд гэж байгаа. Эрүүлэндийн даатгал болохоор нийгмийн даатгалаас одоо нэгээс нь 2020 онд халтсан тусдаа гарсан. Нийгмийн даатгалын сан дампуурчлаа гэдэг ингээд хүмүүс яриад байгаа. 1995 онд нийгмийн даатгал гэдэг байгууллага жинхнээсээ байгуулагдаад одоо үндсэндээ бол 31 насл хүрж байгаа байгууллага байхгүй юу? Социализмын үед тийм нийгмийн даатгалын сан гэдэг юм огт үүсэхгүй байхгүй юу? Одоо бидний өвөө эмээд бидний төлсөн мөнгийг тэтгэвэр болгоод өгсөн байхгүй юу? Тэг яагаад? Гэхдээ тэр хүмүүс чинь ч гэсэн тэтгэвэр авах хэрэгтэй шүү дээ. Бүгд ажиллаж улсын хөгжих хүмүүсийн төлсөн нийгмийн даатгалын мөнгө хайцсан. Тэр даатгал авч ирсэн. Тэр үед нийгмийн даатгал биш зөвхөн татвар авдаг байсан. Сайхан залж индаа гэж зарим хүмүүс бодно. Ажил олгочоос 12.5, ажилтангаас 11.5. Дээрээс нь хүн амын орлогын албан татвар. Бол улсад өнөөдөр яг хэдэн зуун мянган хүн нийгмийн даатгал төлж байгаа юм бэ? Яагаад бид нар төлөөгүй нийгмийн даатгал төлсөн хүмүүсийг халамжлах хэрэгтэй юм бэ? Энэ гурван асуулт болохоор бүгдээрээ яг үнэ хэлэхэд хуваарай бизнес эрхлэхэд юу хамгийн чөдөр туршаа болдог вэ гэхээр татвар. Нийгмийн даатгал хамгийн түрүүнд орж ирдэг. Ажилчныхаа цалин яа гэж байгаа, түрээсийг яа гэж байгаа, бүтээгдэхүүнээ яаж зах зээл нийлүүлэх вэ гэж ярьж байгаа, маркетингаа яаж хийх вэ гэж байгаа байгууллагууд руу авчиад 10 жил яг адилхан төрлөөр ингээд бизнесийг хөвлөө олсон газартаа адилтгаад хаар чинь яаж тэр хүмүүс нийгмийн даатгал төлөх юм бэ? Тэгээ өрөнд орж эхэлдэг шин. Насыг хааж эхэлдэг шин. Төрийн ч юм уу, нийгмийн даатгалын ч юм уу, чөлөөт бүс гэж байгуулах юм бол 11.5%-аас хасах нь 8.5. За үүнээс 0.8%-аар би тэтгэмжийн даатгал хэлж байгаа. 0.2%-аар ажилгүйдэл. За. Тэгээд үлдсэн 2% нь эрүүлэндийн даатгал хэлж байгаа байхгүй. 12.5%-аас ч юм болохоор 8.5% тэтгэврт 1%-ийг тэтгэмжид 0.2%-ийг ажилгүйдэлд 0.8%-ийг үйлдвэрлэлд. Тэгээд үлдсэн 2%-ийг нь эрүүлэндэд төлдөг байхгүй. Олон улсын эмэгтэйчүүдийг хамгаалах эрхийн өдөрт зориулсан спешиал меню байгаа. Далайн гарагтай seafood бас орсон байгаа тийм. Энэ ямар зүүн хамттай юм бэ? Өвдгөөс гарч байгаа сүүлэн болно. Яагаад ч юм бэ? Содон байна юм бэ? Ширээгээ захиалах юм байлээ шүү. Guys. Ширээг нь бол ер нь хязгаарлалтмал та бүхэн 7533 TikTok 38 гэсэн дугаар руу ширээгээ захиалаад 3 сарын 6-наас 3 сарын 8-ны хүртэл бүх тогтоолтонд 30% зарласан. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зээл гаргасан байгаа тэмдэглэлийн мистик seafood pasta chicken хийм. Манай үүд хаалга өрөөс та бүхэн байгаа шүү. Та бүгд өөрчлөлөөрэй баярлалаа. 3 сая хүнд энэ мэдээллийг өгөхөд энэ дотроос хүлээж авах хүн за 3 саяас би 300 мянга л гэж хэлэн.